Нэг зүгээр зохион байгуулалттай холбоотой засгийн газар бас дараа анхаарах асуудлууд байна. Энэ 7 сарын 2 гээд 3 асуудал зээлийн хэлцээрүүд соёрхон батлах хуулийн төслүүд ингээд орж ирж байгаа. Тэгээ энэ дээр дараа засгийн газар бас зохион байгуулалтаа илүү сайжруулаад чуулганы төгсгөл рүү хамгийн сүүлийн өдрөлөө оруулж ирэх бас нэг зохистой биш. Тэгэхээр энэ дээр бас анхаараарай. Ер нь их хурлч гэсэн бид нар сүүлийн 7 хоногт нь ингэж одоо шуурхаалж, шахаж хууль өргөн барихыг ер нь бас хориглохын зүйтэй болов гэсэн ийм хувийн саналтай байна. Гишүүч гэсэн энэ асуудал дээр бас бухимдалтай байна. Дахиад одоо энэ 3 асуудлын дараа дахиад 3 асуудал бас орж ирсэн байна. Өчигдөр өргөн барьсан. Тэгэхээр одоо магадгүй яг хоног хугацаагаараа дэгэрээгээд явах юм бол дараа 7 хоногийн 1-р 2 дахь бас дахиад хуралдах ийм асуудлууд байна. Чуулган завсарлцсны дараа ирж бүрдэхгүй байх хэрэгцээтэй асуудлууд байна шүү. Тэгэхээр мэдээж энэ одоо юу гэдгийг коп болох гэж байгаа асуудал энэ чинь олон жилийн өмнөөс тодорхой болцсон. За гадны ерөнхийлөгч төрийн тэргүүнүүд ажиллаж байгаа асуудлууд эдгээр чинь бас одоо хэдэн сарын тодорхой болсон асуудлууд. Тэгэхээр хоног хугацаагаа шахажиж, цаг хугацаатай төлөвлөж хийж явахгүй бол бас ийм алдаатай зүйл байна. За хоёрдугаарт би сангийн манай өрийн удирдлага газрынхаа орж ирсэн байна. Сангийн сайд бас өөрөө байна, мэдсэн сайхан сайд байна. Олон улсын валютын сангийн 6 сарын 26-нд гаргасан дүгнэлтээ сайн үзээрэй. Бодлогын алдаагаа засаж залруулаарай. Энэ дээр чинь цагаан дээр хараад та бүхний хийсэн алдаануудыг бүгдөө тодорхой бичсэн байгаа. Бид нар чинь асуудлуудыг сая сүүлийн бас хугацаанд хэлж ирж ирсэн. 2024 оны 8 сард та бүхэн суур зарлага, суур тэнцэл гэдэг олон улсууд байхгүй стандарт бус зүйлийг гаргаж ирээ. Зарлаа нэмэх, өсгөх, хэмжээгээ нэмэгдүүлэх, төсвийн сахилгуудыг алдагдуулах баталгаа хийсэн. За сая сүүлд 26 оны 6 сард энэ 2 мега төслөө төсвөөсөө бас гаргаж хайж энэ 2 төслийг эрчимжүүлэх гэдэг нэрийн дор одоо бас ингээд бас төсвөөсөө гаргасан. Энэ бол мэдээж зүгээр төсвийн зардал хэмжээгээ нэмэгдүүлж байгаа стандарт бус шийдвэр. Энэ бол үндсэндээ бодлогын алдаа. Тэгэхээр би хэлэх гээд байгаа зүйл нь бол одоо бид нар бас энэ засаж залруулах, бодлогын хандлага зөв болох асуудал дээр бас анхаарах ёстой шүү. Та бүхэндээ магадгүй одоо энэ зөв болох хуулийн төслөө гэдэг юм уу хоног хугацаагаа бас тооцож орж ирж байгаа өргөн бариад ингээд шийдээд явах нь зөв баг. Магадгүй 2 жилийн дараа 3 жилийн дараа ч гэдэг юм уу энийгээ бид нар төсөв сахилгаа дүрмөө мөрдөөж яваа гэдэг асуудлуудыг хийх ёстой шүү. Тэгэхгүй бол бид нар өөрсдөө хуурж ийн гэж бодоод байдаг, өрөөлийг хураад байдаг. Гадаад орчиндөө бид бас муухай харагдаад байдаг. Олон улсын байгууллагууд бидрийг бас стандарт бус, дүрмийн бус ийм зүйл хийгээд баштай гэдгийг бол хэлээд байгаа. Би бүр онцлоод хэлэхэд саяын тэр яг олон улсын валютын сангийн 6 сарын 26-ны дүгнэлтэн дээр энэ 2 төсөлтэй чинь холбоотой гадаа зээл тусламжийг төслийг мега төслөө төсвөөсөө гаргаж байгаа асуудлууд чинь 2-3 удаа энэ дурдж хэлсэн байна. Нэгдүгээрт энэ бол үндсэндээ танай төсвийн чинь сахилгаваад төсвийн чинь менежмент гэдэг зүйл бол үндсэндээ байхгүй боллоо шүү. Гаргаж байгаа чинь үндсэндээ олон улсын стандартад нийцэхгүй байна. Энийг анхаараарай гэдэг зүйлийг бас бичсэн байгаа. За энэс чинь үүдэлтэйгээр энэ 2026 оны төсвийн тэнцэл болоо төлбөрийн тэнцэл чинь бас хүндрэхээр байна шүү. Энэ бол ихэнхдээ яг та бүхний энэ 2 төслийг гаргасантай холбоотойгоор төсвийн дүрмтэй холбоотойгоор гэдэг асуудлыг бүр онцолж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ өөрөө нэг талдаа бид нар сайн зүйл хийж байгаа юм шиг тухайн үед ухаал сурчилж яриад байсан боловч урт хугацаанд улс орныхоо эдийн засаг төсөв санхүүд ийм алдаатай бодлогын алдаа гэх юм уу том төөрөгдлийг бид нар бас хийгээд байгаа. Залруулах бол зайлшгүй шаардлагатай шүү, тэ. Анхаарч ижлаарай. Тэгээ хуулийнхын төслүүдийг зөв болгоод явахгүй бол бидэнтэй харьцдаг, уулздаг, учирдаг одоо олон улсын байгууллагч гэж байхгүй болно шүү яг үндсэндээ бол. За энийг бас анхааруулж хийж байгаа шүү. За